За үзэгч та бүхэн харж байгаах миний урд дуур тавигдсан байгаа эдгээр дэвтрүүдийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэнэ. За зөвхөн түүнд нэртэй энэхүү дэвтрийг эх орондоо за өөрийнхөө гараар уралдаг ийм одоо сонирхолтой хүмүүстэй бас уулзаад байна. За юуны өмнө бас энэ өдрийн мэдээг хүргэе. За манай энэ өдрийн мэд хүргэе. За хизээнээс эхлээд бас энэ зөвхөн түүнд энэ дэвтрийг бас үйлдвэрлэж хийх одоо санааг гаргаж байна. Одоо бараг 2 жил болж байгаа. Яг нэг хүн яг тэр хүнд зориулсан 1% байдаг ийм дэвтэр ном анханасаа хийх санаа төрөөд тэгээ ер нь хийж гисэн одоо бараг 2 жил болж байгаа. Яг иймэрхүү одоо дэвтэр ч юм уу тий яг нэг хүнд зориулсан ийм ном зургийн цомог ч юм уу иймэрхүү зүйлүүдийг ер нь одоогоор хийж байгаа газрууд хэрэг байд юм бэ? Энэ талаар судалсан баг л та тий. Анх угаасаа 2 жилийн өмнө яг нэг ширхэг хувь ном ийм хатаавцтай хийх шаардлага гараад байна. Тэгээд яг хайж байгаа тийм газар олдог байхгүй юу? Уус нөгөө үйлдвэр хэвлэлийн үйлдвэрүүд хийдэг. Тэгээд заавал олон тоогоор хийдэг. Тэгээд яг анх хийж гисэн. Тэгээд бараг анхдагчлах л та. Одоо жишээлх юм бол тий спорт сонирхогч хүүхдүүдэд зориулаад ийм дэвтрийг хийж болно. Ер нь хичнээн төрлийн дэвтэр байна танаад. Манайд яг үндсэндээ яг 2 төрлийн дэвтэр байгаа. Хатуу авцтай, нэмгэн авцтай, зөөл авцтай гэдэг. Хатуу болохоор яг ийм ном шиг. Ийм тэгээ зөөл нь энэ хэмжээ нь болохоор бас дотор хатуун дотор 2 янз, нэмгэн дотор 2 янз, 3 янз ч. Танай одоо энэ дэвтрүүдийн хувьдаас цаасны хувьд маш сонирхолтой санагдлаа. Цаасны сонголтууд байгаа хэ тий. Тийм цаасны сонголтын өнгө гэж байгаа. Одоо жишээлбэл ийм дахин боловсруулсан бор цаасаар илгэж болно, зүгээр цагаан цаасаар илгэж болно, арай зузаан цаас, хар өнгийн цаас гэдэг. Ер нь бол өнгөний хувьд бол маш олон сонголттой. Жишээлх юм бол ийм байж тийм хээтэй байж болно. Дэвтрийг хийхэд бас одоо дан гараар уралдаг байгаа шүү дээ. Ер нь хэр цагийг зарцуулдаг вэ нэг дэвтрийг орлоход? Энэ бол хатуу нь бол нэлээд удна. Тийм энэ нэмнүүд нь бол арай гайгүй. Тэгээ бүгднгийн гараараа хөвлөхээс бусдын бүгдийн гараар хийж байгаа. Одоо энэ наатлын дотор хуудсуудыг хийсэн байгаа нь болохоор бүгднгийн гараараа оёод хооронд нь наагаад тэгээ бэлэн болгоцсон байгаа гэсэн үг. Тэгээ энэ хооронд нь наасан цав нь ер нь бол удаатдаг болохоор урд өдөр нь хатааж тавьчаад одоо ингээд хооронд нь алж байгаа гэсэн үг. Бүгдийг л яг одоо цэвэр гараараа. Тийм нэг бүрчлэн гараараа. Тэг хүмүүс яг нөгөө нэг зарим нь сайн мэдгүй. Одоо ингээ харахад бол үйлдвэрийн ном шиг л харагдаад байдаг байхгүй. Тэгээд хүмүүсээ ойлгохгүй энэ ч одоо үйлдвэртэл хийх юм шүү. Яг ингээд гараараа яг ингэж хийдэг байгаа. Ингээл хаа. Хэвчлээ одоо хосууд маань энэхүү номыг одоо тий хэвчлээ хэлдэг. Одоо энэ чинь нөгөө дотроо хайрын үгтэй, хосуудынхаа зурагтай. Түрүүн бас одоо энэ сонирхолтой юм дэвтрүүдээс л та тухайлах юм бол тий ингээд захиаг ингээд хэвлэлцэн тий чинь сүүлд бол маш дурсгалтай ийм зүйлүүдийг хийсэн байна л та. Ээжийнхаа төрсөн өдрөөр нэг хүн ингээд 1968 онд хоорондоо харилцсан. Захиагаар нь ийм ном илгэсэн ахгүй энэ нэг 3 цаврал. Тэгээд одоо нөгөө хүмүүс яг захиалал юмуд аваа авчдаг. Одоо яг аваагүй яг одоо авах гад байж байгаа юмуд нэнд байгаа гэсэн үг байхгүй. Маахаас бэлэн харагдсан загварууд байгаа. Ер нь бол шууд ингээд загвараасаа сонгоод нэрээ дээр нэмжүүлээ 6 дотор нь оруулаад юм тэгж захиалдаг дэвтрийг. Бас спешиалэр те одоо яг ийм загвартай хэлмээр байна, ингэж хэлмээр байна, дотор нь ийм оруулмаар байна гэдэг тэгж бас захиалж болно. Тэгээд ер нь бол одоо хинд зориулагдсан байхээр ер нь бол бүх насны л ямар ч хүн захиалж болно. Тэгэхээр яг нөгөө өөрт нь зориулж 1% хийж байгаа болохоор тэгээд спорт сонирхч одоо энэ жишээлбэл ингээд өөрөө энэ багийг дэмждэг болохоор ингэж захиалъя гэж хэлсэн ч юм эсвэл энэ хүн болохоор ингэж захиал шиг хийлье гэл. Эсвэл ингээд бид нарт бэлэн бас загварууд байгаа дээр ингэж нэрээ бичүүлж гэдэг юм. Тэгэж хийлгэж болдог. Ном болохоор яг хосуудад зориулсан. Хасууд зориулсан тийм зураг мургийг харуулаад сэтгэлийн үг мөгийг харуулад тэр бол ерөн цэвэр хасууд. Ер нь бол яг цэвэр хендмейд. Тийм бүгд л хендмейд. Дэвтрүүдийн хувьд одоо яг ингээ бэлэн боллоо гэхэд одоо тухайн захиалагчтай өгтөө бас одоо маш гоё хайрцаг савд хийж өгд юм байна л та. Ер нь бол анхандаа хамгийн анх бол зүгээр ингээд шууд ингээд хийгээл за ингээд болчлоо гэж өгчдөг гэсэн. Тэгж жагаад хүмүүс ч гэсэн ингээд одоо энийг авсан хүн чинь ингээд хүндээ бэлэглэхдээ заавал нэг юм дотор хийж өгөөд тэндээ бас тустай ажил болоод тийм болохоор одоо захиалсан хүмүүстэй бүгдэнд өнгөө өгдөгсөн ба. Тэгээд бас эднэрийнхээ өөрсдөө хийж байгаа буландаа бас манай зөвхөн түнд гэсэн юм
хамгатай. Цаашдаа одоо бас үйл ажиллагаагаа өргөжүүлээд илүү олон одоо хүнд хүртээмжтэй ч юм уу те ингэх хийх одоо төлөвлөгөөнүүд юу вэ? Одоо манайхаас ер нь бол гараар хийх юм одоо 1% юм гэдгийг амар одоо үнцэнтэй гэдэг утгаар нь зөвхөн түнд DIY гэдэг пэйж нэгдсэн байгаа. Тэгэн дээр болохоор ямар зорилготой гэхээр гараараа хийж болох хөрхөн бэлэг дурсгалын дээр биендээ бэлгэж болох гараар хийж болох өөр юу гэдэг энэ амархан тийм богино видеонуудыг хийж оруулж байгаа. Бид нэр бас ингээд яг өөрөө хийгээд өөрийнхөө гараар хамгийн төгсгөлд нь одоо handmade buy гэдэг нэг юм бичдэг ч юм уу те. Тэгээ өөрөө хийсэн баталгаажуулаад тийм сургалтууд хийдэг байгаа. Ер нь бол бэлэг гэдэг юм амар үн цэнтэй байгаасаа гэсэн утгаар анханасаа хийж эхэлсэн байхгүй. Яг одоо нэг биендээ нэг байдаг юм биш ингээд яг гоо тэр хүн зориулсан ингээд дурсан ч гэсэн бэлэг байгаасаа гэдэг утгаар. Тэгээ манайх ер нь бол дэвтэрнээсээ гадна яг тиймэрхүү бэлэгнүүд handmade бэлэгнүүд хийн. Тэгээ ер нь одоо ингээд хүмүүсийн яг бэлгийн суралцуулах юмнууд хийх зорилготой. Одоо бидний дотор болохоор цахааснаас хойш 1-2 хоног хамгийн багадаа 1 хоног. Тэнгүүд зарим нь 3-4 хоног. Тэнгүүд хүмүүс болохоор яг ингээд одоо ирэх тагаа одоо 2 цагийн дараа төрс өдөр нь болохгүй. Тэгээ танахаас юм авмаар байна. Тэгээ айгуу тэгдэг байхгүй. Тийм учраас бид нарт тийм шууд худалдаж авахд бэлэн байдаг тийм загварын дотор дутггүй хийж байгаа. За Монгол улсад гар урлалыг төрлөөр үйл ажиллагаа явуулдаг маш олон байгууллага байдаг. За тэгвэл энэ удаагийнхаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ зөвхөн түүнд зориулсан дэвтэр номыг уралдаг залуучуудтай уулзууллаа. За үзэгч та бүхэн хайртай дотны хүндээ зөвхөн түүндээ зориулж дэвтэр ном хийлгэх хүсвэл дэлгэцийн доор гарч байгаа утас болон пэйж хаягаар холбогдож захиалах боломжтой байгаа юм.